Сайн байцгаана уу? UbiCab жолоочийн аппликейшны нэмэлт үйлчилгээний ойлголт хэрхэн бүртгүүлэх талаар заавар зөвлөмжийг хөрөхөд бэлэн болсон байна. Нэмэлт үйлчилгээ гэж юу вэ? Хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн нэмэлт үйлчилгээнүүд юм. Нэмэлт үйлчилгээний төрлүүд JustGov, Standard, Black, Comfort, Excel, SUV бүх төрлийн түрээсийн үйлчилгээнүүд дуудлагын жолоочийн үйлчилгээ зэрэг байгаа. Comfort үйлчилгээний стандарт шаардлага. Жолоочийн үнэлгээнд 4.8-аас дээш, тухайн тээврийн хэрэгсэл нь 13 жилийн насжилттай хэрэглэгчийн 5 тухайг хангасан тээврийн хэрэгслүүдийг Comfort үйлчилгээнд нэмэлтээр бүртгэх боломжтой. Black үйлчилгээний стандарт шаардлага. Жолоочийн үнэлгээ 485-аас дээш, сүүлийн 10 жилийн насжилттай хар бараан өнгийн хэрэглэгчийн 5 дахь болоод сэтгэл ханамжийг бүрэн хангасан тээврийн хэрэгсэл нь энэ үйлчилгээнд нэмүүлэх боломжтой. UbiCab-ийн стандарт үзлэг. UbiCab-ийн стандарт үзлэг нь Black, Comfort зэрэг англи руу орох байгаа жолоочнууд заавал хамрагдах техникийн хяналтын үзлэг юм. Үзлэгт хэрхэн хамрагдах вэ? Жолооч та UbiCab-ийн дотоод журмын дагуу Black, Comfort, английн үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгуулах техникийн хяналтын үзлэгт заавал хамрагдах шаардлагатай. Үзлэгт хамрагдах шалтгаан. Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулах, зорчигчдод аюулгүй найдвартай стандарт үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, UbiCab-ийн системийн чанар нэр хүндийг хамгаалахад оршино. Үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэл цаашид дээрх үйлчилгээнүүдэд явах боломжгүй болно. Авто засварын төвийн үзлэгийн төлбөр нэг удаагийн үзлэг 30,000 төгрөг, дахин үзлэг анхны төвдөө очивол үнэгүй, хугацаа эдэрсэн эсвэл өөр төв дахин орвол шинэ үзлэгийн төлбөртөйг анхаарна. Үзлэгийн явцад дараах зүйлс шаардагдана. Гэрэлтүүлгийн систем, фар, дуу дохио, аюулгүй бүс, тойл, дугуй, наклаад, амортизатор, тос, шингэний алдагдал, явахын данг, тормоз, хөтлөгч механизм гэх мэт хэрэв үзлэг тэнцэхгүй бол улаанаар тэмдэглэсэн гэмтлийг 30 хоногийн дотор анхны төвдөө дахин үзүүлэх боломжтой. Дахин үзлэг нь үнэгүй, хугацаа хэтрүүл шинэ үзлэгийн төлбөр төлөгдөнө. Black, Comfort үйлчилгээний стандарт шаардлага дээр тухайн жолоочийн үнэлгээнд Black үйлчилгээн дээр 485-аас дээш, Comfort үйлчилгээн дээр 4.8-аас дээш байна гэж заасан байгаа. XL, SUV ангиллын үйлчилгээ. 6 ба түүнээс дээш хүний судалтай моторын багтаамж нь 2.5-аас дээш болвол XL, SUV ангилал руу орон километрийн 5,000-аар явах боломжтой. Дуудлагын жолооч. Та дуудлагын жолооч үйлчилгээг нэмүүлэх хүсэлтэй бол дараах шаардлагыг хангасан байна. Үүнд 3 ба түүнээс дээш жил жолоо барьсан байх, дуудлагын жолооч үйлчилгээний даатгал хийлгэсэн байх шаардлагатай. Дуудлагын жолоочийн даатгалыг жолооч аппын үйлчилгээний хэсэгт орж дуудлагын жолоочийг сонгон даатгалаа хийлгэснээр 24 цагта тухайн үйлчилгээний эрхэн нэгдэнэ. UbiEats хоол үргэлт үйлчилгээ гэж юу вэ? Улаанбаатар хотын хамгийн өндөр тарифтай хоол үргэлтийн үйлчилгээ хэрэв та 1 сарын турш тууштай дагнан ажиллавал 7 сая хүртэл орлого олох боломжтой үйлчилгээ. UbiEats жолооч болохыг хүсвэл та манай Төв апс болон 32-ын хаб 1-ийн 2 давхарт байх үндсэн галтайгоонд нэг удаа өөрийн биеэр очиж гэрээ байгуулан UbiEats-ийн хоол үргэлтийн цүнхээ аваад тухайн үйлчилгээндээ явах боломжтой юм. UbiCab Express хүргэлтийн үйлчилгээ. Хүргэлтийн үйлчилгээнд явган, дугуйтай, мотоцикл болон мопедтай, машинтай бүх төрлийн тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлэх боломжтой. Хүргэлтийн үйлчилгээ нь дараах үнийн тарифтай байна. UbiCab Brigade. Brigade туршинд гишүүн болсон жолоочдоо тусгай шар дугаар болон дугаарын хязгаарлалтанд орохгүйгээр дуудлага авах боломжийг олгодог юм. UbiCab SOS. Замын хажуугийн туслах үйлчилгээ, 3 төрлийн үйлчилгээ үзүүлдэг: дугуй хэлэх, машин холбож засах, машины дуугаа сольж өгөх. Дараах 3 төрлийн багжийн үзлэг хийгдэнэ. Багжийн шалгуур үзүүлэлт, дугуй хэлэгч, албадан хасаагч, домкрат. Цол гэж юу вэ? UbiCab-ийн жолооч та амжилттай гүйцэтгэсэн аял болгоноос оноо цуглуулан 4 төрлийн цолыг авах боломжтой. Өглөө оройны эд ачааллын цагуудыг оргил цаг гэдэг. Тухайн цагуудад авсан дуудлагын оноо 2 дахин үржигдэж орно. Эдгээр цугларсан оноогоор тухайн жолооч 4 төрлийн цолонд хүрэх боломжтой. За ингээд цолтой болсноороо
олон төрлийн урамшуул хөнгөлтүүдийг эдлэх боломжтой болдог. Жишээ нь UbiCab-тай хамтарч ажилладаг автоугаалгын газрууд байдаг. Эдгээр газруудаар жолооч өөрөө автомашин угаах үнийн тариф нь 15,000 төгрөг байдаг. Хэрвээ та начин заан цолтой бол уг 15,000 төгрөг машина угаагаад 3,000 төгрөгийн урамшуулал буцаа авах боломжтой. Авраг арслан бол 15,000-аар машина угаагаад 5,000 төгрөгийн буцаагаад урамшуул хэлбэрээр авах болно. Угаалгын газруудын хаяг байршил, бусад мэдээллийг жолоочийн аппликейшны тусламж зэсээс гаргаарай. UbiCab лизээс жолооч нартай зориулаад BYD Seal 5 гэх машиныг санал болгож байна. За 5.5 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд сарын 1.2% хүүтэйгээр 48 сарын хугацаатай энэхүү машиныг жолооч өөрийн болгох боломжтой байна. Хадгаламж зээл оршоо 3 жил доктортой үйл ажиллагаа явуулж байгаа 3,000 гаруй гишүүнтэй гишүүдтэй хадгаламж болон зээлийн үйлчилгээг үзүүлж байна. Гишүүн болох хүсэлтэй хүн бүрт нэлттэй та манай төв оффист хүрэлцэн ирж бүртгүүлэх боломжтой юм а. Жолооч танд газ, бензин, сэлбэг хэрэгслийг дараа төлөх нөхцлөөр худалдан авах боломжийг KPS олгож байна. KP нь одоогийн байдлаар Gorgaz, Petrovis, Delta автосервистэй хамтран ажиллаж байгаа. Жолооч таны цол болон гүйцэтгэлээс хамаарч дараа төлөх үнийн дүн нь тооцоологдсон гарна. Татвар. Жолооч та такси үйлчилгээнд явснаар таны нэр дээр баримт үүсэж хэрэглэгчид очдог бөгөөд ингэснээр та хуваарай бизнес эрхлэгч болдог. Жил бүрийн 2 сарын 15-ны өдрөөс өмнө өнгөрсөн оны хувийн үнийн орлогын тайлан гаргаж татварын алба руу илгээх шаардлагатай байдаг. Үйлчилгээний стандарт. Дуудлага авсан тохиолдолд заавал үйлчилгээ үзүүлнэ. Хэрэглэгчтэй холбогдох болон аялал эхлүүлэхээс өмнө сайн байна UbiCab хэмээн соёлтой үйлчилгээний эхлэлийг тавина. Аялал эхлүүлэх 4 оронтой кодыг заавал хэрэглэгчээс асууж оруулна. Аялал эхэлсний дараа хэрэглэгчийн очих цэг хүртэл аль замаар явах замын маршрутыг хэрэглэгчээс лавлж асууна. Үйлчилгээ үзүүлэх хугацаанд замын хөдөлгөөний дүрмийг заавал баримталж явна. Аяллаа явц жолоочийн аппликейшн хэрэглэгчтэй харагдах үс байрлалд байрших шаардлагатай. За чимээгүй аялал хэсгийн горим идэвхтэй байх юм бол тухайн тээврийн хэрэгслийн хөгжин болон хит чанга яриа харилцаа үүсэхийг батуурвална. Нэмэлт үйлчилгээг хэрхэн нээлэх вэ? Та үзэн нэмэлт үйлчилгээний төрлүүдээс өөр тохирох үйлчилгээг сонгон дараах линкээр орж шалгалтаа өгсөн болвол UbiCab-ийн баталгаажсан гэрээ засварын газруудад үзлэгдэх хамрагдаж тэнцэх шаардлагатай. Ингэснээр 24-48 цагийн дараа таны сонгосон үйлчилгээ нэмэгдэх боломжтой юм а. Та үзсэн нэмэлт үйлчилгээний төрлүүдээс өөрт болон тээврийн хэрэгсэл тохирох үйлчилгээг сонгосон бол сургалтын дараагийн хэсэгт байрлах шалгалтын линкээр орон шалгалтаа өгнө.